За үндэсний цэцэрлэг төрөлнгийн гадаа машины зогсоол байгаа. Гэхдээ миний хувьд өнөөдөр дугаар явдггүй. Би бол гэр ойрхон учраас алхаад ирлээ. За нийтийн тээврээр ирж болно. Эсвэл машинаараа ирээд энд тавьж болно. За явган явж болно. Ингээд үндэсний цэцэрлэг төрөлнгийн яг төв хаалганы энэ хэсэгт ийшээ ингээд харахаар Welcome to the Green Zone гэж байна. За ингээд ногоон бүс рүү хамтдаа нэвтэрцгээе. За энд гольф карт зогсож байна. За иргэд хаанаас суухыг одоо бүгдээрээ хамт сонирхцгаая. За энд хүмүүс хүлээж авах шиг байна. Тэгэхээр эндээс суух болов уу гэж бодож байна. За одоо бүгдээрээ Green Zone гэж юу юм бэ? Хамтдаа сонирхцгаая. За ингээд ногоон бүс дотор орж ирээд явж байна. Тэгэхээр энэ яг юу болох тухай бид нэр мэдээллийг та бүхэнд хүргэхээр ногоон бүс хариуцсан ахлах шинжээч Эрдэнэц олонтой уулзаж байна. За сайн байна уу? За сайн байна. Ногоон бүсд бол одоо илүү урлаг соёлын арга хэмжээнүүд, за олон нийтэд чиглэсэн сургалтууд, за төсөл танилцуулгууд, санхүүжилт хийж байгаа байгууллагуудад төслөө танилцуулж, санхүүжилт талуудаа бас урьд танилцуулгууд хийж байна. Мөн зэрэгцээ арга хэмжээнүүд хийгээд явж байна. За энэ үзэсгэлэнгийн павильон байна. За тэгэхээр энд бол Монголын болон дэлхийн хэмжээний шилдэг туршлагуудыг энд ирж үзэж харах, танилцах боломжтой. Энд болохоор өгөөдөө хоол гэдэг байж байгаа. Энд болохоор тулуй гэдэг байж байгаа. За энд мөн уулзалтын өрөө, энд интерактив өрөөнүүд байж байгаа. За интерактив өрөөнүүд дээр нь юу гарч байгаа нөхөр одоо VR үзэсгэлэнгүүд бол гарч байгаа гэсэн. Одоо 3D үзэсгэлэнгүүд бол гарч байна. Хурлын залууд бол мэдээж үндсэн форматын дагуу хэлэлцүүлгүүд, хурал сургалтууд бол болоод явж байгаа гэж ойлгож болно. За одоо яг бидний зогсож байгаа хэсэг маань одоо энэ мөнгөн модтой хэсэг байж байна. Энэ мөнгөн модтой хэсгийг тойроод энэ хоолны 11 байгууллага бол одоо яг хоолны үйлчилгээ үзүүлж байна. Иргэдэд хангалттай одоо хүртээмжтэй үйл ажиллагаа үзүүлж байна. За энэ Монгол 3 гэрэл болохоор Монголын яг уламжлал, соёлын бит болон бит бус үүрэгийг харуулсан арга хэмжээнүүд маань энд болж байна. За энд шинжлэх ухаан болон олон нийтийн павильон харагдаж байна. Энэ павильонд бол бас 42 ширхэг павильон байгаа. Энд болохоор манай иргэний нийгэм эрдэмтэн судлаачид Монголын хийсэн одоо шилдэг туршлагуудыг бол бас энэ үзэсгэлэнгийн тагнамд харуулж байгаа. Тэгэж ногоон бүс бол илүү одоо урлаг соёлын арга хэмжээнүүдийг мэдээж агуулсан бүс гэдэг утгаараа энд манай соёлын тэнцвэж байгаа. За энэ бол ойлгомжтой. Манай хоолны хэсэг байж байгаа. За хувц солих хэсэг байгаа гэсэн. За тэгэхээр ийм юм байна. Иргэдээ дэлхийн талуудын баг хурлын энэ Blue Zone болж байгаа бол энэ Green Zone бол энэ том үйл ажиллагааны гэрч мөн оролцогч байх боломжийг Улаанбаатарчуудад олгож байна. Ялангуяа гэр бүлэрээ мөн хүүхдээ аваад ирвэл Green Education, ногоон боловсрал, төсөл хөтөлбөрүүд, үзэсгэлэн, техник технологийн дэвшлүүд Монгол улсад болон дэлхийн нийтэд тулгарч байгаа асуудлууд гэх мэтлэн олон сонирхолтой боловсролыг та бүхэн өөрсдөө болон үр хүүхдэд үзүүлж болох нь байна. За ингээд Эрдэнэц олондоо баярлалаа. Нийслэлчүүдэд маш тодорхой мэдээлэл өглөө. За ингээд Green Education буюу ногоон боловсрол гэдэг зөвхөн мэдлэгийн тухай биш, энэ бол мэдрэмжийн тухай асуудал. Тийм учраас нийслэлчүүдийг ирж мэдрээсэй гэж урьж байна. Яг гэвэл энд соёлын хөтөлбөрүүд, ногоон сөөлжилтийн эсрэг, байгалийн дороотлын эсрэг, газрын дороотлын эсрэг боловсролын маш том мэдрэмжүүдийг өгж байна. За энд ингээд мөнгөн мод байрлаж байна. За тэр цаана Blue Zone гэдэг бичиг харагдаж байна. Ингээ мөнгөн мод, food court, энэ том 3 гэр байрлаж байна. Тэгээд нийтийн виз засах газар. Тэгээ өдөр бүр 27-ны хүртэл 9-өөс 19 цагийн хооронд ирж нийслэлчүүд маань дэлхийн арга хэмжээ COP17-г ирж мэдрээсээ Монгол улс ямар төвшөнд байгаа, дэлхийд яаж танилцуулж байгааг хамтдаа мэдрээсэй гэж уриалж байна.